2025 оны 6 сарын 2-ны Монгол Улсын сангийн сайдын тушаал 112 дугаар тушаал байгаа. За энэ тушаал дотор төсвийн зарим ангиллыг шинжилэн батлах тухай гэж байна. За энэ дээр төсвийн зарлагын эдийн засгийн ангиллалын 1-р, төсвийн зарлагын эдийн засгийн ангиллалын тайлбарыг 2-р, зардлын зориулалт болон арга хэмжээний ангиллыг 3-р хасварлалтаар тус шинжилэн баталсугаа гэсэн байна. Энэ зардлын ангиллал дотор миний удаа дараа асууж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хүртээмжтэй холбоотой зардлын ангиллууд тун тодорхой бус бүрхэг тусагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг хизээ одоо энэ ангиллалыг жил болгон шинжилдэг юм уу? Эсвэл одоо гишүүд санал өгөөд ингэж шинжилдэг юм уу? Энд дээр би хариулт авъя. За сарн чулуун гишүүний асуултанд хэн хариулах вэ? Хэн хариулах вэ? Сангийн яам. За сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ганбат дарга. Ажлын хэсгийн микрофон хэд дээр байна? Ажлын хэсгийн микрофон энэ дээрээс танилцуулж хариулах юм шүү. За эсвэл энэ дугаартай микрофонууд дээр суух юм байна. За Элена 4-р микрофон дээр суулгач. Ажлын хэсгийн 4 номерын микрофон дээр. За асуулт авах гишүүнд дорд зодын инхтэй гишүүнийг нэмчээрэй. За ажлын хэсгийн 4 номерын микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол бид төсвийн эдийн засгийн ангиллалыг бол сангийн сайдын тушаалаар батлуулаад ингэдэг. Гэхдээ улсын хурлд бид төсөв өргөн барихтаа бас дэлгэрэнгүйгээр бол эдийн засгийн ангиллалыг нь бол бас дэлгэрэнгүй гэж өнгөрсөн жилийн төсөв улсын хурлаар хилцэг явцад бусдаар гүйцэтгэсэн ажил үйлчлэгээ гэдэг зардлын зүйл ангиллалыг бол тодорхой болгох гэдэг ийм чиглэлийг бол улсын хурлаас бол өгсөн. За энэ хүрээнд бол бид яг ер нь бол улс юун дээр төсвийн зардлын ангиллалыг бол аль болох дэлгэрэнгүй байдлаар батлаад явах зүйтэй маа гэдэг ийм байдлаар үзээд энэ 26 оны төсвийн төслийг боловсруулахдаа бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчлэгээ гэдгийг зардлын ангиллалыг бол аль болох дэлгэрэнгүй байдлаар ингэж бол оруулсан. Ер нь бол сангийн яам бол энэ нөгөө зардлын ангиллал энтрийг ер нь бол бүх юм уялдаатайгаа төсвийн төлөвлөлтөд гүйцэтгэх шилэн данстай холбоотой аль болох ил дод нээлттэй байх зорилгоор эдийн засгийн ангиллалыг бол бид аль болох дэлгэрэнгүй байдлаар ингэж батлуулахыг бол ингэж зорж байгаа. Тэгэд яг улсын хэмжээний ингээд эдийн засгийн ангиллалыг батлахад яг төсвийн ерөнхий захирагч нар дээр гарч байгаа зарим зардлын зүйлүүдийг бас нэгтгэж барих, зарим байгууллагууд нийтлэг байдлаар ингэх ийм байдлаар яаж байгаа учраас энэ дээр бол бид сая ингэж батлуулсан байгаа. Одоо сангийн яамнаас бид дахиад энэ зардлын эдийн засгийн ангиллал дээр бол бас сайжруулах тал дээр бол бид ажлын хэсэг байгуулад ажиллаж байгаа. Энэ дээр бол олон улсын валютын сангийн баталсан стандарт байдаг бүх оронд мөрддөг. Энэний дагуу наривчилж батлуулахаар бол ингэж ажиллаж байгаа. Энүүнийг бид энэ намар сангийн сайдын тушаалаар батлуулаад иргэдийн төсвөөр илүү наривчилж оруулна гэж ингэж үзэж байгаа. За сарн чулуун гишүү тодруулга 1 минут. За нэгт нь зардлын ангиллалын төсвийн зарим ангил шинжилэн батлах тухай энэ тушаал дээр та хэд олон улсын конвенцийг харддаг юм уу гэдэг асуулт нь. Хоёрт гэвэл жишээ авъя, би ганцхан зардлыг асууя. 80-22-40 кодтой зөвлөл хороо комиссын гишүүдийн ажлын хөлс бүх яамд гэж байна. Энд ямар нийт одоо улсын төсвөөс энд ямар зардал гардыг гэдгийг хариулж байгаа. За 3 дугаарх нь хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл яам болгоны дэргэд байдаг тий хурал болгоноор хуралдаа сангийн яамд үргэлж одоо ийм зүйлийг анхаараач гэж удаа дараа хэлсэн энэ асуудлууд байгаа. Тэдгээрийн санал зөвлөмжийг яагаад энэ зардлын ангиллалд оруулаад яагаад энийг ингэж энэ саяхан баталсан шүү дээ. 25 оны 6 сард баталсан шүү. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яамны дэргэдэх зөвлөл чинь баг 2-3 жилийн турш ярьж байгаа асуудал шүү дээ. Яагаад эдний асуудлыг өнөөдөр оруулаад энэ зардалтай хилцэж болдгоо юм бэ гэдгийг дахиад асууж. За Ганбат дарга. Ажлын хэсгийн 4 номерын микрофон. За засгийн газрын хэрэглэх газрын даргын тушааларын бүх яамдууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэс зөвлөлийн салбар ороод зөвлөл гэж байгаа. Энд дээр төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан. Энэ бол нэлээд идэвхтэй үйл ажиллагаа бол явуулдаг. Энэтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчлэгийг үзүүлэхтэй холбоотой
зардлууд энтрийг оруулахаар бол сангийн яам дээр энэ талаар чиглэл өгөөд бүх яамдууд дээр уг нь энэтэй холбоотой юм гэсэн. Нөгөө талдаа бид бас ийм зарчим барьж байгаа гişүнэ. Яг зарим яг энийг хэрэгжүүлэх явцад зарим яамдууд дээр одоо бүр тусдаа зардлын ангид гаргаж өгөөч энэ төрлийн асуудлуудыг яригадаа тусдаа төсөв бол нэгсэн асуудууд байгаа. Гэхдээ бид бол энэ дээр төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдөө төсөв дотроо багтаагаад хөгжлийн бишрийн иргэдэд төрийн үйлчлэгийг үзүүлэх юм үндсэн үүрэгтэй учраас энийг бол хэрэгжүүлээд явах бүрэн болцоотой гэдэг ийм байдлаар үзэж байгаа. Бас энэ дээр бид илүү наривчилж яг төсөв дээр энэ ангиллыг бол оруулаад ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаалan зардлын зүйлээр бол эхнийх нь байдлаар хийгээд бол явж байгаа юмнууд бол байгаа. Гэхдээ энэ дээр бид бас илүү наривчд тодорхой болгож оруулахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчлэгээнүүдийг бас одоо юу гэдгийг тогтцолт энэ төр гэдэг дээр бас их хэмжээний мөнгө энэ төр нэгж байгаа энэ төр газрууд бол сая төсөв боловсруулах явцад үүсчихсэн л да. Тэгээ бид энэ дээр нэгдсэн стандарт олон улсын тэр английн дагуу зардлын зүйлүүд дээр бас гаргаад бас нэгдсэн байдлаар тодорхой чиглэл өгөөд ингээд бол ажиллаж байгаа. За одоо ариун зэ гişүн асуултаа асууя.